Ивент итгэгч мэдээлэл технологийн тэргүүлэгч үндэсний групп компани ICT. Асуудал, шийдэл, үр дүн. За манай бодлогын зочинд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд бодлогын зочин булан маань бол хоёр хэсэгтэй байдаг. Асуудал хэсэг ярина, шийдэл хэсэг ярина. Тэгээд хамгийн сүүлд нь бол бид нартэй ямар нэг байдлаар хамтран ажиллах амлалт өгдөг байгаа. Тэгээд одоо амлалт өгөөд ярилцахад бэлэн байна уу? Урьж оролцуулсанд баярлалаа. Мэдээж нэвтрүүлгийг судалсан. Тэгээд өгөх амлалт олсон учраас ирсэн байгаа. Өмнө нь бол одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болохоос өмнө үндэсний статистикийн хорооны дараагаар бол 4 жил ажилласан тийм. Яг 4 жил одоо энэ хороонд ажиллаад одоо энэ салбарын сайд хийх хоёр ер нь хоорондоо хэр ялгаатай байд юм бэ? Тэрнээс асуулт эхлэе гэж бодож байна. За мэдээж үндэсний статистикийн хороо гэдэг маань маш шинжлэх ухаанч байгууллага. Бүхий л тооцоо судалгаа өнөөдөр статистикийн баримт гэдэг бол нийгмийн тойл байдаг байгаа. Тэгээ бид бол сар, улирал, жилээр нь нийгмийн одоо энэ статистикийг гаргаж бодлогын зөвлөмжүүдийг бас гаргадаг байсан. Тэгээ мэдээж ажил үйдэл дундаж цалин, ядуурал, за эргээд нөгөө бүхий л нийгмийн одоо энэ статистикийн үзүүлэлтүүдийг гаргаад энийг одоо бодлогот ашигладаг байгаасаа гэдэг үүднээс бол ханддаг байсан. Гэтэл одоо болохоор нөгөө ширээнийхээ нөгөө талд гараа суучихсан тийм ээ. Одоо яг нөгөө тооцоо судалгаан дээрээ суурилсан бодлогыг хэрхэн яаж гаргах вэ гэдэг тал дээр нь арай нөгөө талаас нь ажиллаж байгаагаараа онцлог юм уу? Одоо ингээд яамн дээр очсон салбарын том одоо ер нь бол Монгол хүний бүх асуудлыг шийддэг яам тий. Тэгэхээр энэ дээр бол бас тийм хүртээмжтэй мэдээллийг олгох бүх хүмүүс тэгш хэрэгтэй оролцоход мөн бас цахим шилжилтийг бас хийж байгаа гэж бодож байна. Энэ талаараа яг ямар шүү ажлууд хийж байна? Шууд ажилдаа хоёул орж байна. Манай яамны хувьд бол хүн болгоны асуудлыг шийддэг яам бол биш. Гэхдээ хүн болгонд хүрч чаддаг бол ямарваа нэгэн одоо бодлогоороо хүн болгоны амьдралд хамааралтай байдаг нь бол маш чухал юм яам бол мөн. Одоо би юу гэдэг яаман дээр ирэхэд манай мэдээлэл захиргааны мэдээлэл нээлттэй биш байдаг юм байна. Захиргааны мэдээллүүдийг манай яамны одоо харьяа жишээлбэл ингээл 4 том агентлаг байна тий. Хөдөлмөр халамж үйлчлэгийн ерөнхий газар байна, нийгмийн даатгалын ерөнхий газар байна, хүчлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн агентлаг байна. За мөн дээрэс нь гэр бүл хүүхэд залуучуудын газар гэдэг энэ 4 үндсэн агентлаг байна. Цахимжуулалтыг бол бид нар аягүй сайн хийж байгаа. Статистикийн байгууллагт ажиллаж байхад хаана ямар мэдээлэл байдаг вэ гэдгийг бол мэдж байгаа байхгүй тий. Захиргааны мэдээлэл жишээлбэл өрхийн одоо юу гэдгийг оршин суугаа одоо хаягийн тодорхойлт гэдэг юм уу тий. Тэрнийг бол бас бид нар хур системээр авах боломжтой. За эмчийн одоо тодорхойлт нь бас бол системээр авах боломжтой. Бүх одоо энэ боломжууд нь бүрдсэн байгаа цагт бид нар хооронд нь холбоол хур системээр дамжуулаад нөгөө цахим засгийг бол бий болгох боломжтой юм а гэд. Тэгээд өөрөөхөө халамжийн системийг жишээлбэл маш сайн захижуулсан. Ир халамж гэх цахим хуудсыг нэвтрүүлсэн байгаа. Тэгээд одоо бол цалинтай ээж, одонтой ээж, за хүүхдийн мөнгө, насны хишиг гэх мэтчлэн одоо хамгийн олон хүнд хүрдэг үйлчилгээнүүдээ бүгднийг цахимжуулсан. Цахим системээр иргэн одоо хандснаар төрийн 55 одоо байгууллагын тодорхойлолт тийм ээ одоо энэ баримтуудыг шууд системээс авах боломжийг бүрдүүлсэн байна. За дээрээс нь мэдээж нөгөө өмнө нь бол насны хишиг олгоход ч байдаг юм уу, тэтгэмж буухад байдаг юм уу, банкуд дээр ямар их очир үүсдэг байлаа. Би одоо бас санаж манай одоо насны хишиг буухад илүү тийм маш их очрлоо, дахмадуудын бас даралт нэгсээд бүр одоо бас нас орж исэн бараг нэг тохиолдол ямарч байсан би санаж байдаг байсан. Тэгээ одоо бол шууд ансанд нь ордог болсон. Тэгэхээр ямар нэгэн очир дараалал үүсэхгүй.
тэгээд ямар ч байсан тийм давуу талууд нүдэнд харагдахгүй ч гэсэн одоо яг иргэндээ бас үйлчлэгээнүүд маань их нээлттэй хялбар болж очиж байгаа мó гэж. Nice. Сая ерөнхийдөө 100 хоног хийсэндээ бүх одоо салбарын сайдууд манаас 100 хоногоо тайлгансан. Саяны захим шилжилтээс гадна энэ 100 хоногийн хугацаанд одоо 100 гаруй хоног болчихлоо шүү дээ. Тэгэхээр онцлог ямар ажлуудыг хийв, мөн дээрэс нь ямар одоо асуудлыг шийдвэрлэх нэн тэргүүний ажил юм байна гэдээ одоо ажил бол нэлээд судалсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэгж ямар асуудлыг илүүдэлгүй хий гэж ер нь цаашдаа ер нь зорж байна. Мэдээж манай салбар чи өөрөө маш том салбар байхгүй. Саяны миний 4 агентлагаас гадна манад чинь одоо эмсүүт мэрэгжлийн боловсролын сургалтынх байна. За дээрэс нь хөдөлмөрийн институт байна. Сэргээн засах буюу одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг том хүний сэргээн засах төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах одоо хөгжлийн төв, мөн дээрэс нь одоо найрамдал цуслан гэдэг ч юм уу тий маш олон юм өргөн хүрээний ажлууд байгаа даа байхгүй. Тэгэхээр салбар болгон маань өөрийн гэсэн тулгамдсан асуудлууд бол байна тийм ээ. Тэгэхээр улсын хэмжээнд зүгээр авч үзэхэд манай дээр хамгийн тэргуунд одоо тавигдаж байгаа зорилго бол халамжаас хөдөлмөрт шилжээ гэсэн ийм зорилгыг дэвшүүлж байгаа. За энэ халамжаас хөдөлмөрт шилжээ гэдэг маань бол цоо шин одоо ойлголт цоо шин үг бол бас биш. Ер нь одоо цар тахлаас бид нар мөнхийн цар тахал бас байгаад байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд цар тахлын дараах буюу пост ковид new normalда шилжижил таарна. Тэр үедээ бид нар харин энэ хавтгаарсан гэд байгаа халамжаасаа тэгвэл хэрхэн яаж хөдөлмөр эрхлэлт рүү илүү одоо зөв зохистой шилжих ёстой юм бэ гэдэг. Тэгээ нөгөө эргээд статистика ярихад бид нар ажилгүй залуучуудыг ажилгүй одоо иргэдийг аваад үзэх юм бол маш олон залуучууд бас тэр дотроо байгаад байна. Залуучууд дотроо ихтэй сургуулийн диплом өвөртөлсөн залуучууд маш их байгаад байна гэсэн ийм тооцоо судалгаанууд байгаад байгаа юм. Мөн одоо жоохон наривчлаад ингээ ярих юм бол сая нөгөө засгийн газрын 10 их найдын хөтөлбөр дотор залуучдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэд нэлээд бас хил ам дагуулад байсан тий. Тэгэхээр энэ дээр болохоор би наривчлаад юу гэж асуумаар байна вэ гэхээр иргэдтэй бас нөгөө үзэгчтэй зөв ойлголт хүйтнээс одоо яг ямар явцтай явж байна. Ер нь яг энэ хідэн хүнийг ажилтаа болох гээд байгаа юм тий. Үр дүн нь яг юу юм? Тэр талаас нь нэг жоохон тайлбарлаж өгөөч. Залуучуудыг одоо энэ хөдөлмөрт бэлтгэх энэ төсөл маань өөрөө яг цаг хугацааны хувьд яахын аргагүй сонгуулиас өмнө одоо энэ 10 их найдын хөтөлбөр буюу дөнгөж он гараал 3 сар 4 сард зарлагдсан шүү дээ. Шийдвэр маань гарсан байгаа. Тэгэхээр энийг бол нэг талаас шүүмжилж байгаа хүмүүс нь за энэ ердөөсөө нөгөө сонгуульд өөрсдийнхөө ухуулагчдыг бэлтгэх гээд байна, мөнгө тараах гээд байна, сонгуульд зориулсан юм ажил болчлоо гэж нэг талаас шүүмжилсэн. За нөгөө талаас хандлагыг өөрчлөх сургалт гээд ерөнхий нөгөө мэдээлэл өгөөд явцсан учраас яахлаараа хандлагыг одоо өөрчлөхийн тулд 1 сая төгрөг өгд юм бэ гэдэг ч юм уу те ийм шүүмжлэлүүд явсан байна. Угтаа болол энэ түрүүний миний хэлсэн байгаа ажил олгогчдын зүгээс энэ тогтворгүй байна, хандлага нь болохгүй байгаад байна, хариуцлагагүй байна гэдэг тэргүүний одоо шүүмж гэх юм уу те одоо тэргүүний одоо ажилтан төдийлөн сайн байхгүй байгаа шалтгаануудын нэг байхгүй юу? Нөгөө талдаа бол залуучууд бас мэдээлэлгүй байна. Хаана одоо ажлын байрууд байна уу? Би яаж өөрийгөө бэлдэх ёстой юм бэ? Би ядчил CV-гээ яаж бүглэх ёстой юм бэ гэх мэтчлэн анхан шатны мэдээллүүд бас байхгүй байгаад. Тэгэхээр бид бол хүнсний талон жишээлбэл ягаад бид нар зорилтод бүлэгт чиглэсэн энэ залуучуудын хөтөлбөр вэ гэхээр өнөөдөр хүнсний талон хүлээж авч байгаа 45 мянган өрхийн 235 мянган орчим одоо хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дотор бол бүх насныхан байгаад байна тий. Тэгээд мэдээж тухайн одоо хүнсний талон авч байгаа өрхүүдийг аваад үзэх юм бол тэр дотор хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүс мэдээж байж л байгаа тий. Гагцхүү амьдралын боломж нь одоо бас болоогүй хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй эсвэл одоо өрх толгоолсон ээжтэй аавтай тий эсвэл одоо юу гэдэг тодорхой ингээ шалтгаанууд нь байгаа учраас илүү одоо мэдээлэл олж чаддаггүй өөр одоо төслүүдэд хамрагдаж чаддаггүй ийм залуучууд айгүй олон байгаад байна. Тэдгээр залуучуудад боломжийг олгоод бас сургаад тэгээд одоо тодорхой одоо юу гэдэг хандлага гэдэг юм уу одоо эх орны манай одоо ер нь 20-50 тий хөгжлийн 20-50 гэдэг тийм одоо энэ алсын хараа 20-50 гэж шүү дээ. Энэ бол манай бүх нийтээр харах ёстой, зорих ёстой улсын хөгжлийн хөтөлбөр байхгүй. Тэгэхээр иргэн болгон үүнийг одоо мэдэж байж бид улсаараа ер нь хайшаа яваад байгаа юм бэ. За энэ аялалд нь тэгвэл миний одоо оролцоо яг юу байх юм бэ? Миний өөрийн ур чадвар одоо бас юу байгаа юм бэ? Би өөрийнхөө
хүсэлтэд ур чадвартай нийцсэн ямар ур чадваруудыг хэрхэн хаанаас одоо бий болгож болох юм бэ те. А эргээд энэ ур чадваруудаа одоо суулгах чадах юм бол надад ажлын байруудаа би хаанаас хайх вэ, хаанаас олж чадах вэ гэдэг энэ мэдээллүүдийн хооронд нь нийцрүүлсэн юм богино хугацааны ийм хөгжлийн хөтөлбөр байгаа даа юм л да. Хөгжил гэдэг. Одоо ингээд стартап маркетинг спейс гэж байна шүү дээ. Энэ ч гэсэн бас нэг төрлийн юм хөгжлийн одоо орчин байхгүй юу. Яг тэгэхээр залуучууд хэдийгээр шин санаатай байсан ч гэсэн ганц ганцаараа явхлаар бас төдийлөн амжилтанд хүрэхгүй тий. А гэтэл нэг дор ороод бүгдээрээ нэгдсэн мэдээллүүдээ аваад хоорондоо нэгнийгээ мэдээд нэгнийгээ дэмжиж ингээд явах юм бол энэ чинь өөрөө илүү хөгжлийн боломжуудыг бас гаргаж өгч байгаагаар онцлог байдаг. Яг миний дараагийн асуулт ийм байлаа. Тэг. За цар тахал бид нэр бараг 2 жил орчим энэ өвчнөд тэмцэж одоо нийт иргэдийн бараг 70-80% нь вакцинжаад явж байна. Энэ хугацаанд бас маш их хохирол амсч байгаа хэсэг бол бизнес эрхлэгчид түүний дарж аваад ажилтнууд байгаа. Цалин орлогогүй болж байна, үйлчлүүлэгчгүй байна, бараа бүтээгдэхүүн муудаад одоо ингэж яж байна, үйл ажиллагаа зогсож байна гэдэг олон асуудлууд байна. Гэвчиг одоо энэ хүртэл бизнес эрхлэгчид маань бол харьцангуй бас одоо survive хийгээд саяар амьд үлдээд дампуурхан дампуураад хоорондоо нийлээд ингээд бол явж байна. За асаргааны тэтгэмжийг бол одоо 188 мянган төгрөг байдгаас 288 мянган төгрөгөөр олгосон. Гэх мэтчлэн халамж тал дээр бол ингээд дэмжлэг үзүүлсэн бол нөгөө талдаа тухайн байгууллагын үйл ажиллагаанд догдолцсон бол тухайн одоо ажилтнуудад нь 3 сарын хугацаанд 200 мянган төгрөгийн ажилгүйдлийн сангаас бол бас дэмжлэг үзүүлсэн байгаа. За нийгмийн даатгалын шимтгэлийг бол тэгэлсэн. Тийм ээ одоо энэ бол маш том дэмжлэг шүү дээ. За нөгөө талаас одоо нөгөө тог цахилгааны мөнгөний бол бас тэгэлсэн байгаа тийм ээ. Энэ бол бас маш том дэмжлэг. За дээрэс нь 10 их найдын хөтөлбөрийг бол сая бас одоо хэрэгжүүлээд явж байна. 3% хүүтэй зээлүүдийг одоо бас олгоод явж байна. Гэх мэтчлэн ийм нөгөө хоорондоо уялдаатай маш томоохон бодлогод явж байна л та. Хамгийн гол нь бид нар одоо бас хамтдаа их чигээ дахин одоо хөл хорой тавихгүй байхын төлөө бүгдээр халдвар хамгаалалаа бас сайн одоо сахиад явах хэрэгтэй. Хоёулаа бол маш их асуудлууд, дээр нь яамны одоо цаашдаа баримтлах бодлогууд, за зарим нэг мэдээллүүдийг өглөө. Одоо хоёулаа илүү шийдлс рүү орё гэж бодож байна. За шийдлс рүүгээ орцгоё. 2017 оноос хойш нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн яам, хөтөлмөр эрхлэлтийн ерөнхий газар тухайн үед одоо Швейцарын хөгжлийн агентлаг хамгийн анхны залуучдын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг бол санаачилж хийжсэн. Өдгөө бол одоо ингээд дүүртгчлэлтэй хийгдэж байна. Тэгээ манай байгууллагын хувьд ч гэсэндээ манай энэ салбарын маш олон юм сургалтын байгууллагууд 21 аймаг 9 дүүрэг Монгол улс даяараа бол энэ хөтөлбөрийг одоо хэрэгжүүлээд дөнгөж санаа байхаас нь ахуулаад бодит бизнес болох хүртэл нь хөгжүүлээд за тэгээд мэдээж яамнаас бол одоо энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 10 сая төгрөгийн одоо 3 жилийн хүүгүй барьцаагүй зээлийг өгдөг байсан. За хамгийн сайн хэрэгцсэн жил гэх юм бол би 2019 он гэж бодно. Яагаад гэвэл бодож байна. Яагаад гэвэл 4.9 тэрбум төгрөг хамгийн түүхэндээ байгаагүй өндөр одоо төсөв батлагдаад за тэгээд нэг аймагт дор ээж нэг 20 бизнес санааг дэмжиж тэндээсээ даруй одоо нэг 40-50 ажлын байр тухайн үедээ бий болоод тухайн жилд бол хамгийн өндөр ажлын байрыг бий болгосон жил байсан. Зөвхөн манай байгууллагын хувьд гэхэд бол 726 ажлын байрыг 18-19 онуудад бол энэ хөтөлбөрөөр дамжуулаад бий болгосон. Тэгэхээр тэр маань бол бараг нэг 200-аад бизнесийг бол дэмжиж санхүүжилт олоход нь бол дэмжлэг үзүүлсэн. За тэгээд жил болгон хөтөлмөр эрхлэлийн ерөнхий газар дээр бид нэр саналуудаа ингээ өгдөг. Ингэж энэ хөтөлбөрийг сайжруулмаар энэ одоо олон улсад ийм жишгтэй байна гэдэг. Тэгэд яам бол маш сайн тэр одоо үгийг маань одоо биднээс манай салбарын залуучдын үгийг аваад энэ жилээс бол грант олгосон байгаа. Гэвч бас төсөв нь бол багассан байлаа. Тэгэхээр энийг бол би одоо таныг ирсэн дээр бүр яагаад онцгойлоод ингээ удаан яриад байна гэвэл энэ бол маш чухал хөтөлбөр, хөрсөн дээр буусан хөтөлбөр. Энэ хөтөлбөр бол иргэжил зогсож магадгүй гэж би дуулсан. Тэгэхээр энэ бол үнэн үү худлаа юу авсвал тэгээд дээрэс нь энэ хөтөлбөрийг одоо цааш нь үргэлжлүүлэх бол одоо та яаж илүү өргөжүүлж те яаж илүү боловсронгуй болгож явъя гэж бодож байна. Яад бол энэ одоо нэвтрүүлэг маань бол гарааны бизнес эрхлэгчдийг дэмжсэн таниулах юм хөтөлбөр
одоо нэвтрүүлэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаар мэдээллийг нэлээ юм дэлгэрэнгүй бас яриа гэж бодож чинь шийдэлсэг дээрээ. За яг нь одоо стартап маркетинг спейс буюу одоо яг та нар маань манай хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай бол хамтраад ажиллаад үзчихсэн яг одоо айгу сайн туршлагатай болцсон байгаа байгууллага л та. Тэгээд 3 жилийн хугацаатай хүүгүч гэсэн одоо юм зээлийг бол бид нар олгодог байсан. Тэгээ энэ жилийн хувьд бол ердөөсөө өмнөх алдаанууд дээр бид нар суралцъя. Хэдийгээр 3 жилийн хугацаатай одоо ингээд зээл олгосон ч гэсэн эргэн төлөлт маань төдийлөн сайн биш байна. Хэдийгээр ингээд олон компаниуд одоо олон залуучууд те стартап ингээ эхлүүлж байгаа ч гэсэн зүгээр нэг зээл өгчхөд хаячих нь өөрөө буруу юм байна. Ягаад гэхэлэр тодорхой хугацаанд тэр байгууллагыг хөл дээр нь босдол сайн тойглоод дэмжиж ментор хийгээд ингээд явах нь тухайн бизнесийн одоо амжилтыг бас илүү урт удаан хугацаанд нь хадгалах боломжтой байна гэдэг. Тийм учраас бид нар энэ жилийн хувьд бол 10 сая төгрөгөө 10 сая төгрөг. Гэхдээ зээл биш буцалтгүй тусламж маягаар тий. Бусад зардлуудтай бол бид нар юу шингээсэн бэ гэхээр тухайн байгууллагыг хөл дээр нь босдол бид нар бас сайн ажиллах ёстой байна гэдэг агуулгаар олон компани биш цөөхөн одоо компаниудыг гэхдээ дэмжсэн шиг дэмжье гэдэг агуулгаар л одоо бэлдсэн байгаа. Мэдээж одоо энэ хөтөлбөр маань зогсохгүй. Бид нар харин ч одоо улам дэмжиж, улам олон залуучуудыг өөрсдийнхөө бизнесээ эхлүүлээсэ, өөрсдөө бас илүү хөгжүүлээсэ, стартапууд хөгжиж, Монгол улс одоо дэлхийд бас гараасаа гэдэг агуулгаар бол мэдээж энэ хөтөлбөрөө улам төгөлдржүүлнэ л гэхээс биш зогсоох бол ямар нэгэн хүсэл зорилго бол байхгүй байна. Бас нэг одоо асуулт гэхээс илүү санал бас хэлмээр байгаа. Тэрэн дээр бол за 10 сая төгрөг авчлаа. 3 сар цалин хөөс ч юм уу техник тоног төхөөрөмж аваад за ингээд хурцгуур хөтөлбөртэй хамрагдаад залуучууд маань ингээ гараанагаа аягүй сайхан эхэлчлээ. Түүнээс цаашаа яагаад байгаа вэ гэхээр шууд ингээд орхиж бас болохгүй юм байна. Дахиад цаашаа ментор хөтөлбөр явах хэрэгтэй юм байна. Бүр жилийн эцэст нь бүгднгийн цуглуулад нэг үндэсний том одоо шалгаруулалт хийгээд тэрэн дээр нь одоо маш олон хөрөнгө оруулагчдыг авчираад үндэсний демо дэ гэдэг ч юм уу тэрэн дээр нь магадгүй одоо 100-аас 100 сая төгрөгийн зарим хөрөнгө оруулалт хийдэг. Улсаасаа бол нэг том одоо тий буцалтгүй бас нэг грантыг олгодог. Иймэрхүү байвал бас зүгээр юм билээ. Олон улсад яагаад үлээг иймэрхүү байдлаар энэ хөтөлбөр маань маш нөгөө үн цэнтэй тэгээ амьд цаашаага явах юм боломж нь олдд юм билээ. Тэгээд зүгээр ер нь юм нэг экспо маягийн тий нэг зөвхөн хөрөнгө оруулагчтай уулзах биш хоорондоо ч гэсэн уулзах нь аягүй чухал байдаг байхгүй тий. Өөрсдийнхөө алдаанаас, өөрсдийнхөө онооноос туршлагаас хуваалцаж явах нь бол илүү их тийм үн цэнтэй байдаг. Тэгээд хамтын ажиллагаа нь бол нэгтгэдэг тий. Яг танаа одоо энэ маркетинг спейс бол өөрөө бас олон юм бизнес инкубатортай яг адилхан тий нэг газар төвлөрөөд хоорондоо хамгийн гол нь нөгөө knowledge sharing хийдэг нь бол аягүй их чухал ажил л да. Тэгээд түүнтэй адилхан бол бид нар яг нэгдүгээрт энэ төслүүдэд бид нар нэгэнтээ зээл өгсөн бол алдаршуулж буюу олон нийтэд мэдүүлэх ёстой. Тэгэхээр энийг яаж хийх вэ гэхээр бид нар анхны тэр сонгон шалгаруулалтаа ч гэсэн иргэдэд одоо нээлттэй илүү entertainment тал руугаа бас оруулах хэрэгтэй байна. Тухайн аймаг орон нутагтаа жишээлбэл сонгон шалгаруулалтуудыг бас хийгээд тэгээ ингээд нээлттэй зарлаад бас хөрхөн шторкуудыг хийгээд байдаг, нэвтрүүлгүүдийг хийгээд байдаг ч юм уу. Нэг ингээд явах юм бол илүү одоо бас хүмүүст илүү таниулаад тэгээ бизнесийг ч гэсэн дэмжиж нөгөө талдаа өөрийнхөө өгсөн тэр грантыг ч гэсэн илүү амжилттай болгох тал дээр нь яам өөр анхаарах хэрэгтэй. Тэрний нэг маш тод жишээ бол би Дорнот аймгийг нэрлэнэ. Яагаад гэвэл Дорнот аймаг санхүүжилт өгсөн байгууллага бүгднгийн одоо урьж авчираад төрийн бүх агентлаг яамны одоо газрын дарнартайгаа танилцуулаад бид нар энэ гарааны бизнесүүдийг дэмжсэн шиг дэмжин жочид гिचд ирвэл эднээсээ худалдаа авалт тийм үйлчлэгээ үзүүлдэг бол тэнд нь очин тийм янз бүрийн одоо гэрээ хилцээр зохицуулалт хүн суртал гаргаж болохгүй гэд маш сайн дэмжихээс гадна манай төвийн бас анхны франчайзинг хийгдээ тэнд одоо стартап центр байгуулагдаад манай хөтөлбөрөөс гарсан залуучууд маань тэр төвөө өөртөө одоо ингээ бойжуулаад аваа явж байгаа. Тэгээ маш олон дараагийн хүмүүсээ бас бэлдээд тий. Тэгээ яг нөгөө Дорнод аймгийн засаг
дарга одоо захиргаач гэсэн их мундаг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ердөөсөө альва энэ ажил гэдэг бол одоо зөвхөн яам хариуцаад байх биш. Энэ ердөөсөө хамтын ажил тий хамтын ажиллагаа их чухал байгаад байгаа. Тэгэхээр бүх жижиг гэлтгүй бүхий л одоо энэ итвэх санаачлаг тийм ээ сэтгэл их чухал байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бүгдээрэнд нь бас одоо хамтарч өөрсдөө итгэвтэй байж, санаачлагтай байж, нэг гэхгүйгээр тий одоо итгэвтэй байхыг уриалж байна. За маш их баярлалаа. Яг үл энэ асуудал бол манай гарааны бизнесийнхний хувьд бол сонсхийг хүссэн нэг зүйл нь ингээ байлаа. Хоёулангийн нас нэг шийдэл. Хоёр дахь шийдэл дээр асуух асуулт юу вэ гэхээр сая хамгийн сүүлд ерөнхий сайд гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын дарга Баторж та өөрөө бас оролцоод залуучдын хөгжлийн зөвлөлийн нэг уулзалт зохион байгуулсныг би сошиалаар харсан юм байна. Бодиттой хоёр асуудал шийдъя гэд нэг сайдаас зөрөгтэй дуурчих шиг харагдчихсэн байрны асуудал ах шүү гэсэн. Нэг нь бас хөдөлмөрлөлт гарааны бизнесийн асуудал ах шүү гэсэн. Өөр бас ямар асуудлыг одоо илүү энэ засгийн газар шийднэ гэд ярьж ирсэн байна. Энэ залуучуудын хөгжлийн тухай хууль байдаг шүү дээ. 2017 онд батлагдсан. Тэгээд тэр хуулийнхаа дагуу яг энэ залуучуудын үндэсний одоо ийм зөвлөл одоо тий хөгжлийн зөвлөлүүд байгуулагдах ёстой гэсэн хуультай. Тэгээд сүүлийн одоо 2-3 жил өдөөсө хуралдах боломж завшаа нь бол гараагүй. Тэгээ яг одоо оюун эрдэнэ ерөнхий сайдын үед яхаа аргагүй нөгөө бас залуу ерөнхий сайд байна тий. Тэгээд энэ нэг ялангуяа энэ жилийн хувьд бол залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой бас тохиож байна. Энэ болгон одоо бас давхцаад тэгээд одоо бас анх дугаар хурлаа бол сая хийсэн байгаа. Тэгээ залуучуудын энэ хөгжлийн энэ хороод болвол зөвхөн төр захиргааны байгууллага гэхээсээ илүүтэй ер нь бүхий л байгууллагууд дотор бас байгуулагдах ёстой маа гэдэг чиглэлийг бол гаргаад байгаа. Тэгэхээр залуучууд өөрсдөө тулгамдж байгаа асуудлаа бол бас өөрсдөө гаргаж чадна гэдэг агуулгаар бол залуучуудын энэ зөвлөлүүд бол маш чухал ач холбогдолтой. Тэгээ сүүлд бас сошиалэр мэдээлэл харах нэ энэ мэдээллийн технологийн компаниудтайгаа хамтын ажиллагааны санамж жижиг зурсан байсан. Яг ямар ажлуудыг тэр санамж жижигээр зурж байгаа вэ? Эхний одоо ажлууд эхэлсэн байгаа юу? Яг л нөгөө програм хангамжийн тэгээд энэ мэдээллийн технологийн компаниуд маш их энэ нэвтрүүлгийг үздэг. Тэгээд тийм учраас тэднэртээ бас мэдээлэл үгүй гэж бодож байна. Манай яам уу? Манай яам Мосатай хамтын ажиллагааны гэрээ зурсан байгаа. Тэгээд энэ нь ямар ажил байсан бэ гэхээр манай нөгөө харьяанд чи мэрэгжлийн боловсрол сургалтын салбар байдаг шүү дээ. Тэгээд яг өнөөдөр IT-ийн салбар бол өөрөө үнэхээр хурдан хөгжиж байгаа. Маш олон боловсон хүчин одоо хэрэгцээтэй, шаардлагатай тийм ээ юм маш том emerging market байхгүй одоо ингэж өсөж байгаа. Тэгээд энэ дотор бол жишээлбэл яг одоо тэр IT компаниуд програм үйлдвэрлэгч компаниудад боловсон хүчний ч гэсэн одоо ингэж эрэлтэд одоо байгаа том асуудал. Нөгөө хүний нөөцийн хомсдол. Харин тийм хүний нөөцийн хомсдол байгаад байна. Тэгэхээр энийг тэгвэл хамтдаа яаж хэрхэн шийдвэрлэж болох юм бэ? Үнэхээр одоо манай сургуулиудаас гарч ирж байгаа одоо юу гэдгийг оюутан төгсөгч гологдоод байгаа бол тий одоо манай бүтээгдэхүүн төдийлөн чанарын одоо шаардлагыг хангаагүй байгаа бол анханасаа бүтээгдэхүүнийг гаргахдаа хамтрая. Тэгээ сургалтын агуулга дээр яг өнөөдрийн одоо стандарт өнөөдрийн хэрэгцээ шаардлага нь юу байгаа юм бэ? Урт хугацаанд 2.5 жил сураад сургах хэрэгтэй байгаа мó? Үгүй бол богино хугацаанд тодорхой одоо скил, тодорхой одоо ур чадварыг суулгаад шууд ажлын байран дээр гаргах боломжтой тийм ажлууд байгаа юм уу? Энэ дээрээ яг одоо ажил олгогч гэдэг үүднээсээ хамтарч ажиллая, хамтдаа одоо эрэлттэй байгаа энэ боловсон хүчнээ бэлтгийа гэдэг үүднээс нэг талдаа санамж бичиг байгуулсан. За нөгөө талдаа бол мэдээж одоо програм үйлдвэрлэгчид өөрсдөө ажил олгогчдын хувьд бол илүү одоо бас нэгдээд манад ч гэсэн одоо маш олон програм хангамжууд бол хийгдэж байгаа, цахимжуулалт нэлээд сайн хийгдэж байгаа тийм. Тэгэд энэ болгон дээр ч гэсэн бас санаа оноонуудаа хэлэх, хамтарч ажиллах тийм ийм зорилтоор хамтын ажиллагаануудаа байгуулсан. За хоёулынх нь ярилцах хэсэг өндөрлөх гэж байна. Гэхдээ дуусгасаа өмнө бид нэр ярилцсан ёсоор та энэ одоо гарааны бизнес эрхлэгчид
ажил олгогчид ялангуяа одоо энэ инновацийг бүтээж байгаа, оюуны баялагийг бүтээж байгаа энэ манай энэ салбарт байгаа залуучуудтайгаа бид бүгдтэйгээ ер нь ямар байдлаар хамтын ажиллагаа хий гэж бодож байна. Ямар амлалтыг өгмөөрэ нэвтрүүлгийн төгсгөл бид нэр дараа нь энийгээ тусгай дугаар болгоод бас хойноос нь фоллоу ап хийгээд явдаг. Тэгэхээр энэ дээр та бас өөрийнхөө санал бодлыг хэлээч гэж хүсмээр байна. Амлалтаа өгөөч. Би бол амлалт өгөхөөс илүүтэй би өөрөө гуйлттай байна. Гуймаар. Манайхыг одоо бас дэмжиж хамтарч ажиллаач. Манай үүд хаалга нээлттэй шүү. Та бүхэнд ямар асуудал тулгамдж байна уу? Түүнийг одоо бас нээлттэй хуваалцаарай. Аль болох шийдвэрлэх тал дээр нь ажилланаа. Хамтын ажиллагаагаа бол илүү эрхэмлэнэ. Тэгээд маш тийм нээлттэй, хурдтай шийдвэр гаргадаг, ярьдаг биш те, шийддэг ийм сайд, ийм салбар байхын төлөө бид бүгдээрээ одоо хамтдаа хичээж байгаа учраас та бүхэн маань яг одоо ингээд зөвлөгөө авах ч байна уу, эсвэл одоо прожект ч байна уу, бас нээлттэй хүрэлцэн ирээрээ гэж гомоор байна. Жагсаалтаа гаргаал яваад ч юм тий. За тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээж авч ирж цаг зав зарцуулаад бас үзэгчтэй зарим нэг талын зөв ойлголт мөн мэдээллийг за тэгээд цаашдынхан бодлогоо ярьсанд маш их баярлалаа. Тэгээд эмэгтэй хүний хувьд энэ том салбарыг бас удирдаад маш мундаг авч явж байгаад маш их баярлалаа. Бас амжилт хүсье. Тэгээд өгшөө нэг зүйл ингээд төгсгөлтөнд хүсгээд өөрийнхөө одоо хамт засгийн газар зүтгэж байгаа эмэгтэй одоо сайдныгаа манай нэвтрүүлэгт ороорой гэж бас хэлээрээ бид нар бас тусгаалan уурна. Тэгээд бидний одоо энэ бодлогын зочин булангийн хамгийн анхны эмэгтэй зочин болж оролцсонд бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Мундаг эмэгтэйчүүд нэгнийгээ одоо бас дэмжиж явах ёстой тий. Тэгээд маш олон эмэгтэй бизнес эрхлэгч, эмэгтэй одоо стартап эрхлэгч тийм ээ одоо нарт бол бүр онцгойлон анхаарал хандуулах ёстой. Тэгээд өндөр ч гэсэн яам бол бас их онцгойлон одоо анхаарал хандуулна гэдгийг бас амлах байна. За маш их баярлалаа. За амжилт хүсье. Баярлалаа.